Бидэнд 46 гэсэн тоо байна. 10-ийн орон дээр байгаа 4 гэдэг тоо нь 4 10-т буюу 1 2 3 4 10-т гэсэн үг. Энд байгаа багц бүр 14 байгаа. Энэ нь бидэнд 4 10-т буюу 40 ягаанд өрүүлжин байна гэсэн үг. Мөн бидэнд 6 байна. Энэ нь 1-ийн орон юм. 1 2 3 4 5 6. За тэгвэл бүгдээрээ 46-ыг задлж бичье. 46 тэнцүү 4 10-т 6 нэгж болно. Одоо харин илүү сонирхолтой зүйл хийцгээе. 46-аас 4 нэгжийг хасъя. 46-аас бид 4-ийг хасах юм байна. Тэгвэл тэнцүү хэд болох вэ? Хичнээн 10-т ба нэгжтэй тэнцүү болох вэ? Хичнээн 10-т бидэнд байна вэ? Бид 4 нэгжийг нь хассан. Хасах нь 1 2 3 4. Тэгвэл бидэнд хэдэн 10-т байна вэ? Бидэнд 4 10-т нь хിവэрэ байгаа. Энд бичиж. Гэхдээ одоо бидэнд 2 л нэгж үлдсэн. Бидэнд 4 10-т 6 нэгж байсан. Үүнээсээ 4 нэгжийг нь хассан. 6 нэгжээсээ 4 нэгжийг нь хасаад 2 нэгж үлдсэн. Тэгвэл 46-аас 4-ийг хасахад тэнцүү 4 10-т 2 нэгж үлдсэн. Энэ нь 42 гэсэн үг. Нэгжийн оронг бид 6-аас 2 болгосон. Тэгвэл 46-аас 4-ийг хасахад тэнцүү 4 10-т 2 нэгж үлдсэн. Энэ нь 42 гэсэн үг. Нэгжийн оронг бид 6-аас 2 болгосон.